Элсэн чихрийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ гэдэг сэдэв байна. За элсэн чихэр бол хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэгэлдэг хүнсний бүтээгдэхүүний нэг. Гэвч энийг одоо хаанаас яаж үйлдвэрлэдэг юм бол хамгийн их үйлдвэрлэдэг газар нь хаана байдаг юм бол гэж хүсвэл өнөөдрийн подкаст та бүхэнд туслана гэж бодож байна. За тэгэхээр элсэн чихэр гэдэг зүйлийг бол нэг төрлийн ургамлаас гаргаж авдаг. За тэр ургамлыг болохоор sugar cane гэж нэрлэдэг. За sugar cane гэдгийг бол англиар can буюу чихрийн нишин гэж нэрлэж байна. За чихрийн нишингийг болохоор тодорхойлтын нийтлэл уншия. Sugar cane is tall, grassy plant that's used to make sugar. That majority of sugar cane is grown in Brazil гэсэн үгэлбэр байна. За чихрийн нишинг бол өндөр өвсөрхөг ургамал бөгөөд элсэн чихэр хийдэг. Чихрийн нишингийн зонхлохыг Бразилд ургуулдаг гэсэн үгэлбэр байна. За чихрийн нишинг гэдэг үгтэй холбоотойгоор энд одоо миний дараагийн график дээр тайлбарлах чухал үгнүүд энэ ч явж байна. Жишээлбэл энэ дээр producer буюу үйлдвэрлэгч, за sugar cane чихрийн нишинг, science шинжлэх ухаан, agriculture хөдөө аж ахуй, за grassy буюу өвсөрхөг, the majority of dealing ихэнх зонхлох. За энэ үгнээсээ шалтгаалаад өгүүлбэрээсээ шалтгаалаад эдгээр үгнүүд аль нэг нь байж болно. За дараад нь болохоор rank буюу байр, зэрэг гэсэн ийм үг байна. За тэгээд энэ чихрийн нишин гэдэг зүйл нь болохоор ийм ургамал байна. Энэ зураг дээр болохоор ингэж харагдаж байна тийм сонгоны түрүү шиг харагдаж байна. Маш өндөр ургадаг. За халуун оронд ургадаг ийм нэг төрлийн ургамал. За энэ ургамлыг болохоор боловсруулад үүнээс чихэр гаргаж авдаг гэсэн үг. Чихрийн нишин гэдэг ургамал байна. Халуун орны улсуудад өргөн хэмжээгээр тариалдаг. За энэ дээр болохоор 2021 оны жоохон хуучирсан материал байна. За энэ дээр болохоор 21 онд дэлхийд хамгийн их чихрийн нишинг үйлдвэрлэсэн улсуудыг жагсаажээ. 10 world's biggest producers of sugar cane in 2021 гэсэн байна тийм. За ингээд энэчнээс эхний 10 улсыг гаргажээ. За хамгийн их чихрийн нишинг тариалдаг улс болвол Бразил нэгдүгээрт нь орсон байна. За дараад нь Индхэг, тэг Хятад, Пакистан, Тайланд. За эдгээрээс харахад бол дандаа халуун орны чиглэг уур амьсгалтай газруудад чихрийн нишинг тариалдаг юм байна. За чихрийн нишинг бол бас колоничлалын үед бол нэг боолуудыг жинхэнэ чихрийн нишингийн талбайд ажилуулдаг байсан ийм түүхийг та бүхэн сайн мэдж байгаа байх. Одоо ч гэсэндээ чихрийн нишингийг чихэр болвол дэлхийн одоо хүнсний гол бүтээгдэхүүний нэг учраас дэлхийн эдийн засагт маш нөлөөтэй ийм ургамлаа.